Монголын одоо орчуулагчдын анхны мэргэжлийн шалгалтыг авсан. Тэгээд энэ шалгалт бол одоо анх удаа авч байгаа гэдэг утгаараа туршилт маягаар явсан. Гэхдээ бид бол зэргийг олгоно гэдгээ бол анхнаасаа бол мэдгдсэн. Нийт 22 хүн шалгуулсан. За хятад хэлний 7 хүн, орос хэлний 3 хүн, англи хэлний 12 орчуулагч. Бүртгүүлж тэгээд одоо шалгалтын үр дүн бол ер нь харьцангуй жигт сайн үнэлгээтэй шалгуулсан. Энэ бол анхан шатны орчуулагчийн одоо мэргэжлийн шалгалт байгаа. Гэхдээ анхан шатны гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр зэргийнхаа хувьд бол 3 дугаар зэрэг. Тэгэхээр зэрэг маань яаж явах вэ гэхээр 3 дугаар зэргээс эхлээд 2 1-р зэрэг хүртэл шалгалт явна. Тэгэхээр эхлээд 3 дугаар зэрэгээ одоо авсан тэнцсэн хүн бол дараагийнхаа шатнд 2 юм уу 1 рүүгээ орох, шат дараалан орох ийм шалгалт байгаа. Тэгэхээр энэ жил анх удаа авч байгаа учраас анх удаа анхан шатны буюу 3 дугаар зэргийн шалгалт аваад ингээд шалгалт маань амжилттай сайхан болоод өндөрлж байна. 2 дугаар шат нь эх жилээс эхэлнэ. 1-р шат тэрний дараагийн жилээс жил одоо нэг зэрэг ахиулна. Тэгээд 4 дахь жилээс эхлээд 3 түвшин бол одоо жигд явж эхэлнэ гэсэн үг.